Лабораторийн ажил номер 2 эргэлдэх хөдөлгөөний динамикийг судлах ажлыг тайлбарлая. За энэ ажилд хэрэглэгдэх багч нь тоол уур, хөндлөн саваа бүхий эргэлдэгч диск, за асааж унтраах товчлуур, эргэвч. За тэгээд утас 25 грамын 2 ачаа, 50 грамын 2 ачаа, 1 грамын 2 дэгээ, 2 грамын 1 дэгээ насос байна. За багцаа ажил бэлтгэхдээ энэ лазер мэдрэгч маань энэ дискнийхээ хүн дээр яг тохируулсан байхаар наашин цаашин болгоод тохируулна. За тэгээд бид нар эхлээд 10 градус дээр хэмжих гэвэл заагч асааж унтраах товчлуурынхаа заагчийг 10 градус дээр тааруулаад энийг зогсооч. За мөн голын дамрын араад ус 10 мм байвал 10 мм дээр утсаа 5-6 ороогоод эргэвчин дээгүүр унжуулна. За тэгээ үзүүлэлт нь болохоор 2 грамын 2 1 грамын 2 дэгээгээд үйлчилсэн. За ингээд бид нар 10 градус дээр хэмжилтээ эхлүүлээ. За мөн энэ дээр 25 грамын 2 ачаагаа ховлын дамрын ховлоос 170 мм-ийн зайд 25 грамын 2 ачаа. За энэ маань болохоор үзүүрээсээ 3 дахь нүхэн дээрээ яг таарч байгаа. За ингээд 10 градус дээр ажиллаа эхлүүлнэ. За тэгээд энийг асаагаад тоолоороо эхлүүлнэ. Тэгээд энэ маань зогсох хэвээр. За ингээд бид нар хэмжилтийг 3-аас 5 удаа давтаж гин. Ингээд өнцгийг өөрчлөх замаар тэгээ мөн дамрын араад усыг өөрчлөөд ачаагаа өөрчлөөд ингээд хэмжилтийг тусгана.